За ингээд People's Choice ард түмний сонголт нэртэй хэрвээ энэ дотор 10 бүсгүйгээс нэг байвал 11 болж шалгарна. Харин аль хэдийн шалгарчихсан байгаа 10 бүсгүй дотор байвал 10 хэвээрээ үүсэх байгаа. За ард нийтийн сонголт юу байв? Монгол улсын нийт. За үсгтэй ингээд Монгол улсын нийт 11 төгнөөсөө шалгараад монголчууд хүчтэй маа дээр нь баяр цэцэг хүчтэй, баяр цэцэг маань үнэхээр гайхалтай өөрийгөө таниулж чадсан, хүүхэн талаас мундаг төлөвшсөн, гайхалтай мис учраас шалгарсан. Үнэхээр сэтгэл догтлон өгч байна. Бид 3 сая гэтэл түүнд бол маш их хүн саналаа өгч тэр ард түмний мисээр шалгарч 11 төгнөөс олж орж иржээ. За баяр цэцэг маань өөрийнхөө гаргасан амжилтанд ерөөсөө ингээд сэтгэл ханах өргөж өөрийгөө хөгжүүлэх дуртай. Янз янзын төр ингээд хүүхд байхдаа жүжигчин болохыг хүсэж мөрөөддөг байсан учраас жүжигчний карьерийг хөгөөж Америкийн нэгдсэн улс руу очиж суралцсан байгаа. Тэрхүү дурсамжаа хуваалцж гэнэ үнэхээр. Авиасын мис шалгуултанд би өөрийнхөө дүрсэг бодлын тэ уран зураг одоо каллиграфи үзүүлбэрээ бас хийсэн байгаа. Энэ маань бас хүмүүст маш их таалагдсан. Финал дээр би энэ үзүүлбэрээ бас үзүүлэх байхаа гэж хэлж чинь үзүүлсэн манай баяр цэцэг. Аав ээж хоёр өнөөдөр зурагтаар үзэж байгаа хаа гэж хэлж байна. За ингээд эрхэм үзэгчтэй 10 биш шүү, 11 шүү. Монголчууд хүчтэй, Азууд хүчтэй, баяр цэцэг маань үнэхээр гайхалтай байж чадсан учраас шилдэг 11-т орцож боллоо. За амьдралдаа хийжсэн хамгийн одоо галзуу тийм зүйл юу байсан бэ гэж асууж байна. За зэрлэг онгон байгальд амьдрах 2000 амьтантай тийм зэрлэг онгон байгальд манай баяр цэцэг маань 2 сарын хугацаанд амьдарч ирсэн. Тэрхүү гайхалтай дурсамжаа хуваалцаж байна. Юусоо баяр цэцэг бол adventurous буюу маш тийм нэгэн хэвээ амьдрахыг хүсдэггүй, үргэлжил сорилт шалгууртай өөр зүйлийг хүсдэг. Ингээд зэрлэг онгон байгалаа хамгаалах тэрхүү сэтгэл зүйг суулгах зорилгоор бас ийм томоохон төслүүд оролцож ирсэн. За ямар сайхан юм бэ? Үнэхээр сэтгэл бас хөдлөж байна. Үнэхээр гайхалтай. Монгол улсын боолч маань тийм